1919 онд Аляскийн Ном гэдэг хотод нохой чаргаар ажил төрлөж 5-10 цаг хийдэг Леонхард гэдэг нөхрийн фермээр нэгэн охин хаскийг гөлөглөж тэр дотор Балто гэдэг нэгэн хөөрхөн бандгаар хар гөлөөгөөр төрж гарч ирсэн. За мэдээж энэ тентхийн нохойчдтой өөрийнхөө гөлөг энтрээ солилцоод өөрийнхөө тэр харж сонгож авсан Балтогоо фермдээ үлдээж ирэн цаашдаа сайхан чарганы нохой болгоно чадвал бүр уралдааны хаскийн нохой болгоно гэжсэн бодолтойгоор өсгөж хүмүүжүүлж ирсэн байдаг. За тэгээ өсгөлтийн явцад ерөнхийдөө хараад байхад энэ Балто гэдэг хөөрхөн хар өнгөтэй Сибирийн хаскийн нохой маань уралдаан тэмцээнд гэхээсээ илүү ерөнхийдөө ачаа тээврийн нохой чарганд бол ерөнхийдөө явчихаар юм байна гэдгийг бол мэдсэн байгаа. Тухайн үеийн нохойнуудад уралдаанч нохойнууд бол илүү нарийн хөнгөн хурдан шаламгай байдаг. Багасаа зузаан биерхүү нохойнуудыг хитрхийн хүнд жинтэй гэдэг үүднээс ихэвчлэн хар ажилд бол зүтгүүлж ирсэн. За ингээд Леонхард гэдэг нөхөрч яхав өөрөө угаасаа уул уургаан компанид хот уул уургаан компани хооронд ачаа тээвэр хоолунд юу байдیں۔ Тим логистик ажил хийдэг байсан учраас энэ хөөрхөн Балто гэдэг хар нохоогоо энэ ажилдаа бол ашиглаж явж ирсэн байдаг. За ингээд ашиглаад амьдарч ирэтэл 1925 он болдог. За 25 оны 12 сард бол Аляскад бол асар хүйтэн тэмүүлэл болсон байдаг. Тэр тусмаа эдний амьдардаг Ном гэдэг хотод нүүр нүдгүй засан шуурга шуурч хотын ард иргэд гэр орноосоо гарахгүй цаг агаар сайхан тайван болохыг хүүтрэл зогсохыг бол хүлээж исэн. Гэтэл энэ айхтар хүүтэн болоод үргэлжилгүй хэдэн 7 хоног явдаг. За ингээд дайны хажуугаар дажин гихчээр энэ жижигхэн хотод сахуу гэдэг айхтар тийм тахал өвчин гарч хүүхэд хөвшөдгөө хүмүүсийн хэмжээгээр энэ өвчнөр бол өвддөг. За тэр тусмаа 2-3 хүүхэд энэ сахуу татрангаас болж амиа алддаг. Хотын эрүүл мэндийн салбар хамгаалалт ерөнхийдөө энэ бүх тахалт хамаг хүн хүч нөөц бэлтгэлүүдэд дуусгасан. За ингээд тал тийшээ утас зогтдог. Тал тийшээ утас зогход бол 1600 км-ийн цаана байгаа Анкораж гэдэг хотод ерөнхийдөө энэ сахуу татрангийн эсрэг ийлдэс буюу Сивэн биднэрт байгаа. Танааханд бас илүүчилж болж байна. Харин хэрхэн энийг танаад хүрэх вэ? 1600 км-ийг онгоцоор явахаар цаг агаарын нөхцөл байдал муу байгаа учраас онгоцоо явах боломж байхгүй. Галт тэргээр явуул гэхээр галт тэрэг танаа хотод очихгүй. Ойролцоогоор 600 км яваад төмөр зам дуусчна гэдэг тийм мэдээг бол утсын цанаас өгсөн. Тэгээ Ном хотын төр захиргаа болон эрүүл мэндийн салбарыг юу гэж утсан бэ гэхээр тэгвэл бид нэр өөдөөс нь 1000 км нохой чаргаа явуулаад тэгээд энэхүү бэлтгэлүүд ийлдэс сэвэнгүүдийг хурдан авчиж хотынхон ард иргэдийг аврья гэдэг шийдэлд хүрсэн байгаа. Мэдээж маш аюултай тахал өвчин гарцсан хүмүүсийн амнаас цаг минутаар хэмжиж байгаа үед нохой чарга хөлдөг, нохоогоор 5-10 цагаас олдог нохойч мэрэгчлээ хүмүүс энэ зүйлд бол уухайлан орсон. Тэр тусмаа нохой уралдаан тэмцээнд байнга нохоогоо уралдуулдаг хүмүүс хүртэл өөрсдийнхөө шилдэг нохойнуудыг оролцуулаад ойролцоогоор 100 орчим хаскийн нохойтой 16 тийм бүлгийг бий болгоод 1000 км газар руу явуулж байгаа. За бөөнд нь гаргаад явуулахгүй ингээд хооронд нь зайтай буюу буйхалсан маягаар энэхүү тээвэрлэг үйл ажиллагааг зохион байгуулсан. Энгийн үед бол нохой чаргатай хүмүүс 1000 орчим км нутаг дэвсгэрийг 20-с 25 хоногийн хугацаанд бол туулж ирдэг гэсэн тийм баримт нотлохоо бол байдаг. Энэ удаа бол буйхалж байгаа учраас маш хурдан 1000 км-ийн цаана Нинан гэдэг хотод ирж байгаа тэр ийлдсийг авчирч хотын ард иргэдийг аврах том даалгаврыг өвөртөөд нүүр нүдгүй цасан шуургатай хасах 30-40 градусын тэр айхтар хунгарлсан цасан дундуур нохой чаргатай 16 баг бол гараанаас гараа явсан. За энэ Балто гэдэг нохойны эзэн Леонхард гэдэг нөхөр бол нэршгээ таарсан хэцүү арслан буюу ийм хүнд нэртэй хүн маань энэхүү үйл ажиллагаанд өөрийнхөө нохойг тэр тусмаа Балтад итгэл хүлээлгээж энэхүү тэмцээнд бол орсон. Балто бол уралдаанд бол муу гэж үзэгддэг. Гихсэн мөртөө хүнд хүчээр ийм байгалийн эрсдэс уур
амар амьсгалтай нөхцөлд бол үнэхээр тангшигддаг нэ гэдгийг бол Леонхард гэдэг нөхөр бол анзаарсан байна. За ингээд одоо уралдаан тэмцээн гэхүү Бөөхай гэхүү те дараагийн 1000 км-ийн турш одоо хэдэн 10 нохоо амиа алдаж өчнөө олон хүмүүс орс ураггүй болсон энэ айхтар том одоо аялал бий болсон. Ерөөсө цаг минут мөч болгоныг энэхүү уралдаанд одоо зориулж асар их хэмжээний хүмүүс одоо те ард нь санаа зовоод үлдсэн байдаг. Тухайн үеийн цаг агаар бол үнэхээр хэцүү. Энэ уралдаан Бөөхөн эхэлж байхад хүртэл одоо цаг агаар улам хүндэрж ирсэн байдаг. Ингээд зарим багууд одоо замын турш одоо те хөлдөх, осгох, төөрөх орс ураггүй алга бол гих мэтийн айхтар одоо осол авааруудад өртөж зарим багууд бол тухайн Нинан гэдэг хотод бол очисон. За хочход бол яхаарахгүй Анкара хотоос асар их хэмжээний эм бэлтгэл тусламж эрүүл мэндийн анхан одоо тийм зүйлсийг бол бэлтжсэн хүлээж ирсэн. За ингээд ихний Бөөхай нохоо чаргатангууд очоод нохоогоо хальт хоолсон болоод буцаа замдаа гарч ирсэн байдаг. Ерөнхийдөө энгийн хурдаар бол 20-с 25 хоногт явж ирэх замыг нохоо чаргатнууд бол аль болохоор хурдлуулахыг хүссэн. За энэ хооронд олон нохоонууд одоо бахартаж цуцаж зарим нь одоо замд гээгдэж үхсээр одоо ирж исэн гэдэг. За ойролцоогоор нэг чарганд одоо том жижиг хүч чадалтайгаас хамаарга 5-аас 12 хэмжээний нохооныг одоо бол хөллөж одоо явж болдог. За тэгээд ингэж гих мэтэр нохоо уралдааны хүмүүс одоо бүгд энэ үйл ажиллагаанд оролцож явсаар байгаад яхаарахгүй одоо Баалтай гэдэг нохоотой Леонхард гэдэг хүн энэхүү ачааг хүлээж авсан. За ингээд тухайн ачаагаа авчаад өөрсдийнхөө ном гэдэг амьдардаг хот руу одоо шуурх хаалт тавхиж бараг 100 гаруй км явж байхад дараагийн хүлээж авах ёстой одоо Бөөхай одоо нохоонууд нь амжиж постоор ирээгүй байсан. Тийм учраас одоо өөдөөс нь энэ маш ихээр ядарсан цуцсан нохоонуудаа үргэлжлүүлэн одоо тууж явж байхдаа ноён одоо Леонхард гэдэг нөхөр бол хүүтэнд осгож ухаангүй одоо өөрийнхөө чарган дээр бол одоо явсан. Эзэн ингээд жолоогоо алдсан ч гэсэн Баалто гэдэг одоо сүргийг одоо нохоо толгойлогч чарганы нохоо маань үргэлжлүүлэн өөрийнхөө амьдардаг ном гэдэг хотыг чиглүүлэн энэхүү аяллыг бол үргэлжлүүлж исэн байдаг. За ингээд Баалтог ингээд салхи шурган дундуур явж байхад зарим нохоонууд нь бас түн чирэгдэж бас амиа алдсан. Ингээд болцсон газараас нэлийн урагшаага ном дотроо дөхөөд одоо ингээ хурж ирэхэд ээлж хүлээж авах хэвээр багийнхан бас асар ихээр цуцчихсан эзэн хөдлөх одоо тэнхэлгүй байж исэн байдаг. Тэгээд Леонхард ч өөрөө бас ухаан алдчихсан байсан учраас Баалто одоо ачааг шилжүүлэн ачихгүйгээр өөрсдийнхөө одоо тэр арай гайгүй тэнхээтэйгөө нохоонуудыг нэгтгэж Баалтогоор удирдуулж ном хот руу аялал үргэлжлүүлж одоо тавьсан байдаг. Ууг нь 200 км яваад амрах ёстойс нь Баалто ч нь одоо юу амрах үргэлжлүүлээд ерөөсө хоол ундгүй цаг хугацаатай уралдан өөрийн хоттой амжилттай ирсэн. Энгийн нохоо чарга уралдаан ч юм уу нохоо аялалд ойролцоогоос 20-с 25 хоногт явж ирдэг замыг Баалто тэргүүтээ бусад одоо нохоонууд болон түүний эзэд энэхүү үйл ажиллагаанд чин сэтгэлээсээ ерөөсөө амнасаа үл хайхран оролцсны одоо хүчинд ойролцоогоор 5.9 буюу бараг 6 өдрийн турш энэхүү аяллыг бол амжилттай хийж Илдэс буюу Сивинг амжилттай ном хотын эрүүл мэндийн салбарыханд бол авчирч өгсөн. За энэхүү Сивинг одоо яадаг бол ургуулдагч үлээ үржүүлдэгч үлээ яг ингэж өсгөөд яг тэр гаргаж авсан зүйлээ энэ сахуу тадран өвчнөд одоо тахалт нэрвцэн ард иргэд тэр цэма хүүхдүүдэд тарьж маш богино хугацаанд энэ өвчнөөс болоод ерөнхийдөө хотын ард иргэдэг бол аварсан байдаг. Цагаагаарын хүнд нөхцлөөс болоод энэ хотод одоо ерөнхийдөө тусламж одоо элдв юм бол хүрэх ямар ч боломжгүй байхад харин нохоо гэдэг амьтан энэхүү зүйлийг бол хийж чадсан байдаг. Тэгээ 1925 он гэдэг чинь яг тухайн үедээ Аляскийн ном хотыг аварсан энэ нохооны тухай түүх бол Америк байтугай дэлхийд даяар донслохож олон хүн хаскийн нохооны төсвөр төвчээр бүх зүйлийг бол гайхан биширч байсан байдаг. Ерөнхийдөө бол тухайн үед улсын орны бол баатар болж исэн хаанч очисон
ерөнхийдөө Баалтог хүн нохоог бол хүндэлж ирсэн. За ингээд 1933 онд Баалтог нохоог 14 наснда байгалийн жамаар нас барахад тухайн бүс нутгийн байгалийн түүхийн музейнийхэн түүнийг зандан шуулж чихмэл хийж байгалийн түүхийн музейд алдаршуулж мөн хөшөө дурсгал босгосон байдаг. Тэгээ Баалтог нохоотой цугаас тоогоо гэд бас нохоо бас энэ үйл ажиллагаанд үнэхээр сайн оролцсон. Энэ хоёр нохоо хоёр эзтэй ачаад өөрсдөө бас сэвингүүдээ ачаад тэгээд хоёулаа зэрэгцээд энэ хүү амжилттай замыг туулж өөрийнхөө багийн нохоонуудыг захиран чиглүүлж ирсэн гэсэн тийм төвчдийн яриа хөөрөл байдаг. Тэгэхээр ерөнхийдөө энэ цасны нохоо түүний тэсвэр төвчээр зориг зүрх чадал гэдэг бол үнэхээр ихэн байна гэдгийг энэ болсон бодит түүх бол харуулж байгаа. Бүхэл бүтэн хотын ард иргэдийн амь насыг аварна гэж бол хэний ч толгоонд орхооргүй ийм гоё түүх бол 1925 онд бол болж исэн байдаг. Тэгэхээр Баалтог гэдэг нохооны дурсгал зориулж ер нь удалгүй дэлхийн нохоон чарганы бас том тэмцээн уралдаанууд бий болж үргэлжлүүлж өнөөдөр хүрж байгаа. Мөн хүүхэлдэйн кино жишээлбэл та бүхэн мэдэндээ Баалтог гэдэг 1995 онд гарч ирсэн бас хүүхэлдэй кино тухайн үедээ бас дэлхийн нийтийг донслогож исэн ерөнхийдөө болсон бодит түүхээс болсон ийм гоё кино байдаг. Тэгээд иймэрхүү киног үзчихсэн хүмүүс та бүхэн бас сайн санаж байгаа. За өнөөдрийн амтнтай оруулсан гоё түүх маань энэ хүргээ дуусчихын. Тэгээд та бүхэн орж гараад ойрхон байж гараа. Дараагийн гоё амтнтай түүхүүд араас орж ирнэ.